Зархим үзэгчтэй манай Frame podcast-ийн цахим сургууль төрийн бус байгууллагатай хамтарч хийж байгаа Монгол Улс оюутны цуврал контент энэ ээлж дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Уламжлалсаар бид нэр гэрэл мага урьж оролцуулж байгаа. Соёл судлаач, соёл урлагийн их сургуулийн докторант. За өнөөдөр бид нэр наадмын тухай ярина. За наадам гэдэг одоо баг хүн болгон л ярьдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн одоо ганц зарагддаг тий жуулчид ганц үзэх гэж ирдэг. За их хэл ам дагуулдаг энэ наадмын тухай ярих гэж байна. Тэгэхээр ер нь наадмын тухай ярихаас өмнө хятадд одоо нэг кунфу гэж ярьдаг тий. За тулааны урлаг. Тэрийг эхлээд цэргийнхэн одоо цэргүүдээ бэлтгэхийн тулд хийдэг байж байгаа. Тэр нь явандаа ингээд тайзи чойн эдрэгээд ингээд одоо энгийн иргэдийнхээ амьдралд оролцоод ингээд дасгал хөдөлгөөн болоод спорт наадам шиг болоод ингээд явцсан. Ийм зүйл анзаарэгддэг. За 93 наадам буюу одоо энэ бидний ярих гэдэг энэ бүх сур, заатайд, хурдан морь бас эхлээд цэрэг дайны шинжтэй байж байгаад одоо цэргүүдээ бэлтгэх. Одоо нэг ясандаа тэр чин цэргээ, морио тэгэл ер нь цэргээл бэлдээд байгаа юм л да. Эр хүнийг бэлдэж байгаа. Тэгэхээр ийм байж байгаад явандаа одоо ард түмний спорт наадам баяр цэнгэл болж хувирсан гэж анзаарагдаад байдаг. Гэхдээ би мэрэгчлэн болохоор бол яг мэдэхгүй байна. Тэгэхээр энийг би танаас эхлээ асуух гэсэн. Ер нь үүсэл эзэнээс тэмдэглэж эхлэв. Яг нь Монгол наадам гэдэг бол мэдээж таны ярьж байгаагаар яг эрчүүдийн одоо спорт тий өөр хоорондын тулаан цэргийн бэлтгэл за дараагийнхаа одоо цэрэг дайндаа бэлтгэлээс гадна их цагийн үеийг одоо тэмдэглэж ирж байсан яг юм түүхэн улбаа бол харагддаг. Гэхдээ одоо бид нар ер нь яг наадам гэж юу юм бэ гэвэл нэгдүгээрт мэдээж ойлгомжтой энэ бол спортын шинжтэй. Нэмэх нь зан үйлийн хэлбэртэй ардын урлагийг одоо хослуулсан ийм одоо баяр наадам болж тогтсон ийм онцлогтой. Яг нь түүхийн хувьд гэх юм бол одоо хүннүүгийн эртний одоо энэ хятадын сурвалжуудад одоо тий хүннүүчүүд одоо ингэж баяр наадам тэмдэглэдэг, цэрэг ирсээ бэлтгэдэг, за морины одоо шандас сойдог гэдэг одоо бүгдийг нэг одоо тодорхойлон ерөнхийдөө бичсэн байдаг. Ингээд нэг яг бас өөрийн харьяанд оруулсан Овуг аймгийн ив нэгдлийг одоо баттгах зорилготойгоор бас их ингэж наадам одоо тэмдэглэдэг байсан гэж одоо яг хятадын сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Яг баттайгаар энэ бол яг наадам болсон гэдгийг бол бид нар одоо бүхий л одоо сурвалжуудаас анзаарах юм бол яг одоо бидний гол их сурвалж болдог Монголын нууц төвчин дээр бүр тодорхойлцсон байж байгаа тийм 1206 онд одоо Улаанбаатар Чингис одоо Тэмүүжнийг Чингис хаан одоо цол дүргэмжлөөд за ингээд одоо бид нар наадам тэмдэглэсэн. За энэ бол хуран сард буюу одоо эрдэмтэд бол хуран сар буюу 7 дугаар сар гэж ярьж байгаа. Бүр ингээд тодорхой хуран сард бид нар одоо ингэж наадам тэмдэглэсэн ингээд тодорхой бол яг бичсэн байдаг. За энэ цагаас хойш бол Лэгдэн хутагт хаан хүртэл 1634 он хүртэл бол тасралтгүй 37 хаан бол яг энэ төрийн хэмжээнд наадмыг бол тэмдэглэж ирсэн нь лавтай гэж одоо ингэж үзэж байгаа. За ингээд үүнээс хойш 1639 онд одоо бидний сайн мэддгээр халахын шарын шашны тэргуунд өндөр гэгээн зан озрыг 5 настай байхад нь өргөмжлөөд тийм ээ шар бүсийн өргөө барьж өгөөд энэ бол одоогийн Улаанбаатар хотын их суурь бас тавигдсан. За ингээд наадам одоо бат оршил одоо өргөж бат оршил наадам хийсэн. За энэ бол одоо бидний сайн мэддэг даншиг наадам гэдэг юм бол анхны их үүсгэл болжээ гэж одоо ингэж ярьдаг. За ингээд хожим бол яг манжийн үед одоо наадам тэмдэглэхийг зарим тохиолдолд хорж исэн тохиолдлууд тэр битгээл одоо ингээд нөгөө бүх барилдахад лам хүнийг барилдуулах, лам хүнийг сум харуулахыг хориглож исэн. Бас ийм тохиолдлууд бас байдаг. За энэ бол яг уу гэхээр монголчууд их наадам хийж хоорондоо одоо энэ бол их ив нэгдлийн шинжтэй болоод энэ хүмүүсийн бэлтгэл болоод байна гэж үзэжсэн учраас тодорхой хэмжээнд ийм хориг тавьж исэн тохиолдлууд бас байдаг. За ингээ 1772 онд хинтийн одоо тахилга гэж одоо наадмыг бол манжийн одоо зөвшөөрлөлтөөр бол бид нэр анх удаа хийсэн. За энэ үүнээс хойш бол 10 засгийн наадам гэж одоо нэрлэгддэг. Засгийн хошууныхан одоо нийлж 10 засаг хошуугаараа нийлж одоо наадам тэмдэглэжсэн. 10 засгийн хошууны наадам бол нэлээд олон жил яг ингэж 10 засгийн наадам гэдгээр бол яригдж тэмдэглэгдэж одоо явж исэн. За хожим 1778 онд бид нэр хотынхоо нэрийг их хүрээ болгож өөрчилж исэн. Яг энэ цаг үед манжуудаас яг биднэрт анх удаа
наадам тэмдэглэх одоо зөвшөөрлөг бол яг олгож исэн юм төвхтэй. За ингээд уул овооны тахилга хийхэд за ингээд ойр одоо ингээд нутаг усны хошуу наадмын бас юм наадам хийх ийм зөвшөөрлөг олгоод уул овооны тахилга хийхдээ бас бүх одоо байрлуулж морь уралдуулахыг Манжин хаанаас бас зөвшөөрж зарлиг гаргаж исэн гэдэг бас яг ийм түүхэндээ бол ингэж тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр ер нь бол Монгол наадам бол хичнээн Манжин иргэшэл үе байсан ч шашны одоо одоо олон одоо нөлөөнд ор байсан ч гэсэн Монгол наадам огт тасраагүйгээр явж ирж. Тэр тэгэл өндөр гэгээн зан азрыг халахын Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөөд тэр бат оршил наадмыг хийхэд чинь бүх лам одоо төрүүлсэн донер гэгч хүнээ морь төрүүлсэн гэж хүртэл ярьдаг юм хууч тэмдэглэл түүхэн тэмдэглэлүүд хүртэл байдаг жишээтэй. За ингээ хожим 1912 оноос Богд хааны үеэс жил бүр яг албан ёсоор 7 дугаар сард бид нар одоо наадам тэмдэглэдэг болёо гэд албан ёсоор тэмдэглэдэг болжээ. За ингээ 1922 онд бол ардын төрийн наадам, ардын хувьсгал ялсны дараагаар ардын төрийн наадам гэдгийг бол бид нар яг боён тухайд очиж тэмдэглэсэн. За ингээ боён тухайд тэмдэглэсэн энэ наадмыг түүхэнд бол цэргийн наадам гэж бид нар одоо ингэж бичиж тэмдэглэж ярьдаг. Бас ийм түүхтэй. За 1925 оны 5 дугаар сарын 15-ны засгийн газрын хуралдаанаар 10 засгийн наадам хийгээд цэргийн наадам хоёрыг ерөөсөө нэгтгэх засгийн газрын бүр шийдвэр гараад за гарахдаа яг ийм 7 сарын 11-нд наадмаа тэмдэглэдэг байя гэдэг анх удаа яг ийм албан ёсны шийдвэр бол гарснаар одоо бид нар монголчууд наадмыг 7 дугаар сарын 11-нд тэмдэглэдэг юм болсон. За хожим 1946 онд ардын хувьсгалын одоо 25 жилийн ойгоор бол яг одоо бид нар наадам тэмдэглэхдээ тэгдэг шүү дээ, их Монгол улс байгуулагдсны 800 жил ардын хувьсгалын тэдэн жил гэдэг одоо ингээд нэг юм тэг хүннүү гүрэн байгуулагдсан 2200. Тийм, ерөөсөө ингээд төрийн их түүхэн үйл явдлуудыг бүгдийг нь одоо ингэж хамруулдаг. Тэгэхээр 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор анх удаага бид нар наадам тэмдэглэхдээ ардын хувьсгалын 25 түүх жилийн ой зориулсан гэдэг ингээд энэ одоо гуншингууд нь одоо ингэж нэмэгддэг болж байна. Тэгэхээр ер нь бол наадам гэдэг бол түүхэнд ерөөсөө тусгаар тогтнолын бэлэгдэл болж тэмдэглэгдэж ирсэн. Тэгэхээр эртний түүхэн дээрээ л угаасаа их одоо юу гэдэг нь байлдан дагуулалт хийсний дараагаар одоо нэг сартуул иргэдийг эзэлсний дараа гарч идэг юм уу тийм ээ. За ингээ хутууга бихийг одоо ялсны дараа гарч идэг юм. Ингиж одоо тэмдэглэдэг байсан түүхэн уламжлал огт тасралгүйгээр ирсэн. Дараа нь хүннүү гүрэн байгуулагдсны тэдэн жил их Монгол улс тэдэн жил ардын хувьсгал гэдэг бол ерөөсө манай Монголын төрийн түүхэндх голлох том байлдан дагуултуудыг нэрлсэн төрийн тусгаар тогтнолын бэлэгдэл болсон. Ингээд ард олон нийтээр ингэж цэнгэн жаргадаг ийм баяр юм байна гэж одоо хэдүүл үздэг. Тэгээ 2003 онд анх удаага Монгол улс яг наадам үндэсний их баяр наадам тэмдэглэх ийм одоо хуультай болсон. Тэгээ энэ хуулийн дээр бол ерөнхийлөгчийн зарилгаар ингэж зааж өгсөн байна. За Монгол наадам бол Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэлэгдсэн үндэсний уламжлалт их баяр мөн. Тэгэхээр ерөөсөө бид нар бол яг хөөөр Монгол наадам тэмдэглэж байна гэдэг бол бид нар нэг баярлаж цэнгээд ч юм айл эсвэл нэг цэргийн одоо бэлтгэл хийгээ сүулдэ энэ нь баяр болж хувираад байгаа явдал ш. Ерөөсөө л тусгаар тогтнолоо тунхагласны одоо энэний бэлэгдэл юм а гэж одоо ингэж тэмдэглэж байгаа. За яг одоо ингээд үндэснийх баяр наадам бол өөрөө дотроо маш их уламжлалыг агуулдаг тийм ээ. За ядчил ном сон бүхий өмсгөл зүүсгэл гэдэг бол жишээлбэл за хоёулаа бүхий байрлалын дээр жишээлбэл өмсгөл зүүсгэл эртний хэв шинжээ хадгалсан байж байдаг. Ном сумаа хадгалж авч үлдсэн гинго тий одоо бүхий цол дуудлага бүх одоо монголчуудын язгуур соёлын хэв шинжийг өөртөө хадгалсан байдаг. Тийм учраас 2010 онд Монголын үндэсний их баяр наадмыг бол ЮНЕСКОгийн соёлын бие тус үеийн үндэсний төлөөллийн жагсаалтанд бүртгэж авсан. Энэ бол өв юм а гэж үзэж байна. За мэдээж тантай яриа сууж яхад нэг юм бодогдлоо л доо. Сур хараа бүх морь гэдэг 3 одоо спорт байна тийм үү. Энэ тухай тусд нь 3 дугаар хийх шаардлагатай юм болов уу гэж бодлоо. Гэхдээ яг ерөнхийд нь би танаас бас асуумаар байна. Тэгэхээр яг л одоо манай жуулчд тэгээд үздэг зүйл бол тэр шүү дээ тий. За бидний өнцгөөс харахаар нэг өөр. Одоо би танаас ихтэй бүхийг асуух гэж байна л та. За жуулчны өнцгөөс харахаар нэг өөр өнцг харагдаад байна. Тэрийг бас буруутгах болохгүй. За ингээд одоо наадам боллоо. За одоо аймгийн наадамч болж байна, сумын наадамч болж байна тий. За эдгээр ялгааг бас танаас асуу. За нэг том цолтой бүх гарч ирсэн жоох хөвгттэй барилдаж байна. За нөгөөд чинь айх дөрөвч гаргаж ирээл одоо унах чинь. За зөвөл унах нь ч унах чаа. Гэхдээ ингээд жуустын нүдээр ингээд харахаар надаас асуудаг байхгүй. Шудраг биш байна гэдэг. Тэгээ жинги юм уу байдаггүй юм. Энэ яг ямар учиртай ингээд
шал хоёр өөр жинтэй юм насны зөрүүтэй юм хүнийг одоо ингээд барилдуулаад байдаг. Яг ингээд энэ тэр жоохон задууд боломж олгож байгаа нь бол сайхан харагдчих. Гэхдээ энэ бол одоо үзүүлэлтийн хувьд бол шудраг биш харагдаж байна. Тэгэхээр юуны Монгол бүхийн тухай ерөнхийд нь зүгээр та нэг манай үзэгчд бас нэг зүгээр нэг ерөнхий цогц ойлгох. Мэдээж нарийн юм ярил одоо магадгүй өнөөдөр дуусахгүй бах те. Тэгэхээр энэ Монгол бүхийн тухай нэг ерөнхийд нь ярил. Яг ийм асуултыг ер нь бол гадаадууд гэлтгүй ер нь одоо манай оюутнуудаас ч гэсэн надаас айгүй их асуудаг байхгүй. Ингээл нэг хичээл ороод ингээр багшаа яагаад Монгол бүх одоо тий насны ялгамж байхгүй, жингийн ялгамж байхгүй ингэж барилдаад байт юм. Тэгээ ерөөсөө яг энэ бол Монгол бүх язгуур шинжээ хадгалж байгааг нэг илэрхийлэл байхгүй. Тэгэхээр бид нар цэрэг одоо дайнд байлдаж явах. За энэ хүн настай цэрэг юм байна. Жохон арын фронтод байлдуулчих тий. Энэ залуухан юм байна гэж огт ялгамж байхгүй. Тэгээ өөр хоорондоо өрсөлдөхтэй одоо юу гэдэг тий насны ялгамжгүй, жингийн ялгамжгүй яг л жинхэнэ эр чадaltaй байгаа нь л ялдаг тийм одоо байгалийн хувь шиг тэгж үздэг байсан, тэгж өрсөлддөг байсан. Яг тэр чанараа л хадгалж Монгол бүх хөгжсөн. Яг үндэсний баяр наадмын тухай хуулийн дээр ч байдаг юм уу, спортын төрөл болох талаас нь ч байдаг юм уу, маш олон юм энэ дээр яригддаг штэ тийм ээ. Жишээлбэл ядаж жингийн ялгаатай бол Ахмадуудын бүх одоо тий залуучуудын гэдэг юм ангилал гаргын энэ төр гэл спорт талаас нь ярьдаг. Гэтэл судлаачид энийг юу гэж үздэг вэ гэхээр энэ нь бол яг өөрөө Монголын одоо үндэсний баяр наадам, Монгол бүх сур морь эднэр бол ерөөсө хурдан морины уралдаа эднэр бол бүгдээр ерөөсө язгуур шинжээ хадгалж байгаа юм аа. Язгуур шинжээ хадгалж байгаа учраас бид энийг өв юм аа гэж ЮНЕСКОд бүртгүүлээд байгаа байхгүй. Нэгдүгээрт яг хүн харахад бол ерөөсөө тэр ойлгомжтой л та. Гэтэл яг ингээ байрлаж байгаа хүмүүсийн тухайд бол юу гэдэг. Гэтэл үнэхээр нас залуухан тий жин нь баг тийм хүмүүс өчнөө том жинтэй хүнийг барьж аваад тавдаг, ялдаг тийм үү. За ийм юм байж. Дээрээс нь Монгол бүх дотор өөрөө жудаг гэдэг айгүй гайхамшигтай нэг тийм одоо бичигдээгүй хууль шиг зүйл бол бийж идэг. Тэгээ энэ дотор байдаг учраас Монгол бүхийн одоо тэр барилж байгаа дэвээ, шаваа, өвлөн уламжлуулж байгаа байдал тий одоо дивж байгаа, шавж байгаа, өрж байгаа, барилж байгаа эднэр бол бүгдээрээ араатан жигүүртний одоо ерөнхий хэв шинжтэй. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг байгалаг хэв шинжээ язгуураар нь хадгалж авч ирсэн гэдэг ийм шинж аахгүй. Тэгэхээр 93 наадам дотор байж байгаа Монгол бүх сур хурдан морь гэдэг бол за Монгол бүх бол ерөөсөө хүн өөрөө хөгжихийн хэрээр бие бялдар хөгжихийн хэрээр өөр хоорондоо өрсөлдөж бий болсон юм спорт юм байна. За ном сум гэдэг бол модыг, ясыг, хулсыг тийм ээ ингэж танин мэдсэн уян харамгаа чандрыг нь танин мэдсэн ийм одоо зэр зэвсэг юм байна. Хурдан морь гэдэг бол ерөөсөө мал амтан гашуулсны одоо юм. Тэгэхээр Монгол наадам гэдэг бол хүн, мал, байгаль гурийн танин мэдхийн зохицолтнууд дээр бий болсон юм баяр наадмаа л гэж ерөнхийд нь их тайлбарлах гэдэг. За бүх рүүгөө хоёулаа яг системдэг орох байхаа гэхдээ ерөнхийдөө бол нэг тийм. Монгол бүх бол өөрөөр нэг төрлийн тулааны спорт штэ. Тулааны спорт штэ. Цэрэг бас яг адилхан. Монгол бүхийн югаар бол одоо эрт дээр үедээ цэргүүдийн бэлтгэлийн хамгийн чухал юм нь 93 наадам энэ л одоо тий хэр сайн харавх уу, гардан тулаанд хэр сайн оролдох уу, морин дээрээс одоо яаж тулдах уу, морьт одоо тий. Тэгэхээр яг ийм одоо цэргүүдийн бэлтгэл дундаас гарч ирсэн учраас цэргүүдийн дунд насны ялгамж байхгүй, цэргүүдийн дунд одоо тий жингийн ялгамж байхгүй, хэн илүү бэлтгэлтэй, хэн илүү чадaltaй л гарч ирдэг. Тэгээ яг түүхэнд хаалчтай тийм. Тэгэхээр хамгийн чухал юм чинь яагаад нас жингийн ялгаа байхгүй гэхээр нэр хамгийн чухал юм бол ерөөсө Монгол бүх бол ерөөсө одоо биеийн томоор юм уу эсвэл те биеийн жингээр барилддаг спорт биш. Хэн хүчтэйгээр давдаг спорт биш байхгүй. Уран мэхээр барилддаг. Авхаал самбаагаараа барилддаг. Тийм учраас хэн илүү уран мэхтэй, хинийн тархин илүү ажиллаж байна, хин нь илүү сайн бие бялдраа хөгжүүлж байна. Тэр хүн одоо давдаг юм аа. Тийм учраас энийг бид нэр өөрчлөхгүй л гэл өв юм аа л гэж үзээд ингээ яваад. Тэгээ Монгол бүхэн яг амгийн одоо нэг үүсэл хөгжлийнхаа түүхэнд ярих юм бол Монгол бүх одоо баруун одоо тэ жигүүр зүүнний жигүүр гэд гараад ингээд зүүнний тал барууны тал өөр хоорондоо одоо байрлаж эхэлдэг бас юм хоёр жигүүртэй штэ. За эртний одоо судлаачдын бичиж байгаа эрт түүхэнд бол яг гоо тийм байсан гэж. Баруун жигүүр нь одоо аратан амттын жигүүр, зүүнний жигүүр нь одоо жигүүртэн шувуудын жигүүр. Тийм учраас Монгол бүхийн одоо яг одоо байж байгаа одоо монголчуудын байрлаж байгаа энэ хэлбэр бол илүүтэй жигүүртний одоо жигүүртэн шуудын одоо ийм
үйл хөдөлгөөнд авмгаас тийм учраас дэвэш яваа бол одоо яг хангардын дэвлэлтээр дэвж байгаа юм шиг те жигүүртэн шуудын шимбалтаар хийж байгаа юм шиг ийм байдаг. Өвөр монголчуудын бүхчүүд одоо тэгэхээр илүүтэй нөгөө гэтэл хоёул нөгөө ан ав дээр энийг хальт зогсож ирж те илүүтэй одоо аратан амьтдын арслан барын. Тийм учраас тэр саксалзуулж ирээл ингээ гарч шít. Тэгэхээр монголчуудын бүхий соёл бол өөрөө ингэж арга бэлгийн шинжтэй хуваагдчихсан байна л да. Араат нь хийгээд жигүүртний. Одоо нөгөө банхрын хийгээд тайраг гэдэгтэй адилхан. Хоточ хийгээд анчч гэдэг юм уу тийм ээ. Ингэж ерөнхийдөө хуваагдчихсан ба. Тэгээ монгол бүхийн одоо тэр зодог шуудаг монгол бүхийн байж байгаа хэв хэлбэр бол ерөөсө жигүүртний одоо юм төлхөө. Гэхдээ мэдээж тэрний одоо байралдж байгаа, өрж байгаа, дэвж байгаа, шавж байгаа бол ерөөсөө араатай амьтдын дүрслэл бэлэгдэлтэй байдгаа л гэсэн юм санаа. Онцгийн хаягдалгүй сургууль. Джон Мэйний ном дээр уншиж ирсэн. Хурдан морь дээр тэр хүн тэгж бичижсэн байх юм бол Монголд их олон жил ажиллаж байсан үлээ. Жак Бодфордын судалгаан дээр ч байсан. Ерөөсөө ингээ хүн барууны ертөнцөөр банууны үнэлэмжээр харах юм бол энэ хурдан морины уралдаан нэг тийм харгас гэмээр гэдэг. Яагаад харгас гэхлээр нэгдүгээр насбын төрийг өгдөг. Хоёрдугаарт одоо ингээ тэр хурдан морийг тэр ирэмгийн одоо хурдтай тэр морийг одоо ингээ контролдох гэж оролдож байна те. За ингээ унах эрсдэл байдаг. Гих мэтлийн ингээ одоо унж бэртэх эрсдэл байдаг ч гэдэг юм уу. Гэтэл яг монгол хүний нүдээр харах юм бол энэ бол яг тисжүүлдэг. Яаж тэр одоо хүнд нөхцөлд ер нь тисжүүлдэг үү? Яаж одоо тэр одоо шин хээр явж байгаа морин ундлаа гэхэд ямар арга хэмжээ авах уу гэдэг юм. Ерөнхийдөө ингээд тэр хүүхэд багаасаа ингээд морьтойгоо ноцолдох, тэрийг дагаад ингээд нэг юм авхаалт самбаатай болох, аргатай болох. За тэр морь ундаг хүүхдүүд бол одоо үеийнхэн дундаа их одоо юу гэдэг юм одоо нэр хүндтэй гэх юм уу да тий prestigious гэж үтсэн байна л да. Тэгэхээр энэ хурдан морины талаа за бас гадны өнцгөөс бас эвгүй яг өөртөө анзаарсныг л хэлж байгаа тий. Жишээ нь одоо энэ морины эзэн бол өөрийнхөө хөвгтөг нь болохгүй айлын хөвгтөг нь болсон байна. Яагаад ингэж өөрийнхөө хөвгтөг нь болохгүй? Эрсдэлтэй гэдэг нь мэдээд тийм үү гэдэргээл асуултууд орж ирдэг тий. Тэгэхээр энэ хурдан морины талаар ярил. Яг хурдан морь дээр одоо тийм штэ би бол ерөөсөө тэр үнцгэн яг сүүлийн үед нөгөө хүүхдээ ирэх мэрх гэж яригадаад байгаа учраас ийм асуудал яригадаад байна л да. Тэгэхээр дээр үед ч одоо хурдан морь унж байгаа хүүхдүүд угаасаа одоо бид нар уяач гэж яриад байна. Ер нь бол түүхэнтэй хүлэгч гэж тэмдэглэсэн байдаг юм. Одоо 13 дугаар зууны үеийн 14 5 дугаар зууны үеийн ч гэсэн их яан улсын үеийн хаадуудын дэргэд байдаг хүмүүсийн албан тушаалыг тэмдэглэж үзсэн нахаа сурвалжууд дээр бол тэрэн дунд нь хүлэгч байдаг буюу одоо бид нар хахаар уяач байдаг. Тэгээ унаач хүүхэд ш уралдаанч хүүхэд байдаг гэж ингэж бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол хүүхэд угаасаа монголчууд аль багасаа л хүлд орсон ороогүй байж байгаа л морин унаас сурдаг. Хурдан морь унна гэдэг бол ер нь морь унана гэдэг бол тухайн хүүхдийн хамгийн наад зах нь хүн биеэ хэрхэн яаж зөв удирдах хүн өөрийн биеийнхээ онцлогийг яаж танин мэдэх вэ гэдэг дээр айгүй чухал ач холбогдолтой. Яг монголчууд угаасаа нөгөө их амтан гаршуулсан илэрхийлэл ялангуяа монголчууд морийг яаж одоо ингэж те шүтэн бишэр дэлхий байлдан дагуулж бид нар морьтой байсан учраас дэлхий байлдан дагууллаа. Морийг тгий сайн гарамгаа унаж сурсан учраас дэлхий байлдан дагуулж байгаа штэ. Тэгэхээр тэр нөгөө мориндоо их хайртай морийг бол үнэхээр гайхамшигтай шүтэж биширж дахиж ирдэг молор эрдэнэ болгож те ингэж үздэг. Тэгэхээр одоо яг гадны хүний нүдээр харахад тийм боловч монголчууд бол өөрснөө нэг тэмшилтэй. Би ч гэсэн морь унж зундаг байхдаа нэг тийм манай өвч өөрөө уяач яжаал би ундаг гэсэн болохоос шнэ хүний хүүхэд тавьчих. Гэхдээ үнэхээр унж чадахгүй бол тэгэл хүний өвтөрл унаж. Уралдаанч хүүхэд гэдэг чинь яг хин дуртай нь ундаг юм бас биш л дээ. Ер нь бол ямар үед нь морьныхаа амыг суулт одоо тавих уу, ямар үед нь ташуурдаж, ямар үед нь одоо тий жоохон зуулгаж явах уу гэдэг. Энэ дээр айгүй их нөгөө эрдэм ухаан явж идэг. Тэгэхээр морь унана гэдэг бол ерөөсөн унна гэхээсээ л уйж байгаа хүн чинь яг та төрсөн одоо ингээд те унаг болгон заавал хүлэг болох тийм одоо байхгүй. Тэгэхээр хамгийн шилдгийг нь эхлээ шинжин танин тэрийг уян сойн эдэж тижээлийн тааруулна маш олон янз юм явна. Тэгээд тэр чинь морь малаа ундаг хүүхэд нь хүртэл өөр шүү дээ. Тийм л юм явагдаж байгаа. За энэ сэдвүүдээр дэлгэрэнгүй цааш та ярих бах хоёлаа. Энийг энд нүрээ зогсоо. За шагаан 10 бас л одоо жуулчдын ер нь ганцхан жуулчны биш ер нь монголчуудын сонирхлыг татдаг. Шагаан 10 хизээнээс Монгол наадмыг бүрэлдэхүүн болж эхлэв. Шагаан 10 эртний түүхтэй. Ер нь бол монголчууд шагаагаар нааддаг. Ялангуяа нэг манайхан чинь нүүдэлчин монголчууд
Учираас шагаа харуугаар нэг ертнээсээ наад яг тэдний үеэс шагаа харуулсан байна гэдэг бол сурвалжийг би бол яг сайн мэдэхгүй байна. Ер нь бол яг 93 наадамд энэ ордог боловч хүний эрхийн шинж одоо тий мэрэгний цэцгийг шалгахад ном сум хийгээ шагаа хараа бол 93 наадмын 509-оор тооцогдож одоо ингэж ирсэн төвхтэй. Яг эрт дээр үеэс монголчууд нөгөө дүүг үрддэг тэгж мэрэгнээ шин заавал ном харахгүйгээр тэгж одоо ингэж цэцээ сордог байсан. Энэний улбаа шагаан харваа болж явж байгаа. Тэгээд шагаан харвагчид дагсан маш олон соёлууд ёс одоо зан үйлүүд жишээлбэл эмэгтэй хүн шагаан харахгүй ном сумтай адилхан тийм ээ. Шагаан хараагаар эмэгтэй хүн харахгүй байна. За эрт үедээ одоо юу гэдгийг айл хотонд одоо малын өвчин юм гарлаа гэхэд шагаан харваа очиж хотонд нь шагаан харваа наадчихж тэр одоо айлын муу муухай зүйл арилаа гэж үзэн хүүхэд тогтдгүй айл хүртэл шагаан харваачтай гэртээ дуужид цэнгүүлж ээж тэн дээр сайн сайхан одоо уран дуудагдлаа гэж үзэн. За бүр эрт үедээ одоо хоньны далан дээр одоо тавьж одоо чи юм сум хасаа эднэр шиг одоогийн шиг байгаагүй л дээ юм мод байгаагүй. Тэгэхээр далан дээр тавьж харавдаг байсан ч гэдэг юм олон янзын юм уламжлалууд бол би тэрнийг дагсан маш олон одоо юм ёслолууд бол би. Тэгэхээр шагаан харуу бол яалтчгүй одоо ЮНЕСКОд бас бүртгэгдсэн. Накл буун шүтэнгээ бүртгэгдсэн тийм ээ. Тэгэхээр энэ бол яг монголчуудын өөрийн гэсэн яг язгуур соёлыг өөртөө тээсэн бас нэг одоо яг бид нар спортын төрөл юм шиг аваа тэрэн дээр бүгдээрээ бүхч тэр морч тэр өөр гэсэн хуйлтай штэ. Шагаан харууч гэсэн дүрмтэй одоо тедэн шагаан харуун тедэн метрийн зайнаас харуун те хасаан тийм байна суман тийм байна гэд бүгдийг нь одоо ингээд хуйлчилсан боловч язгуур шинжээр бол нэг нэртний юм уламжлалтай. Монгол наадам маань зөвхөн монгол хэл одоо монгол улсын тусгаар тогтносон монгол улсын хэл дотор баригддаг зүйл биш баг. Энэ бол нийт монгол туурхтны дунд яригдах зүйл. Тэгэхээр би энэ дээр монголын хэлний гадна байгаа. Гэхдээ монгол туурхтан болох бурайдад за мөн өөр Монголд за туваад наадмыг ер нь хэрхэн яаж тэмдэглэдэг, хэрхэн яаж наадас цэнгэлдэг юм болоо. Монголчуудын ерөөсөө наадам нэг тийм ялгаа байхгүй л дээ хөө. Ерөөсөө л наадмыг гол тэмдэглэдэг юм чинь яг нь эрчүүд нь өөрснөө хүчээ сорно. Тийм учраас дандаа л эрчүүдийн хүч сордог юм байна шүү дээ. Яг ном сум бол сүүлдээ яг халахуудын ном сум биш. Яг одоо сум харуугаар жишээ аваад ярихад жишээлбэл урайхаа ном сумыг бол эмхтэн хүн харавдаг. За халах одоо нэг ном сумын чинь бид нэр уранхаа халах бурайд гэж гурван ном сумын төрлөөр харваад. Уранхаа дээр бол эмэгтэй юун зас өөр байгаа шүү дээ зайн тий. Тий, зайн бол ялгаатай. Уранхаа дээр бол ерөөсөө эмэгтэй харуулж байхгүй. Хал бурайд дээр эмэгтэй харуулж нь бол харуулах нь бий. Зайнууд нь өөр байдаг ч юм. Тэгэхээр Монгол наадам бол яг нэг эрчүүдийн спорт гэдэг утгаараа ингэж хөгжижсэн боловч сүүлдээ яг энэ нүгөө спорт баяр цэнгэл болоод ирэхээр эмэгтэйчүүдийн оролцоо ороод байгаа болохоос биш. Ер нь бол юм. Тийм болохоор хаач газар хааж байсан ер нь Монгол наадам баярлах тэмдэглэх бол яг адилхан бүхэн барилдана ном сумаа харуун яг гадаадд одоо яг нэг бурайд тоожуудын нүн морь уралдуулах уламжлал нь бий хадгалагдаж байгаа. Ингээл яг нөгөө цэнгдгээрээ цэнгэл хуушуураа иддгээрээ идэл одоо бид нар чинь наадмын хоол ундаа иддгээрээ идэл айраг цагаагаа уудгаар байгаа. Наадам тэмдэглэхэд бол ялгаа ерөөсөө огт байхгүй. Яг одоо жишээлбэл Америк дахь монголчуудын наадам гэдэг юм уу тий Солонгос дахь монголчуудын наадам гэдэг. Ерөөсөө энэ бол хүмүүсийн өөрсдийнх нь бас их хүсэл сонирхол тархинд байгаа юм шүү дээ. Угаасаа уламжлалт баяр наадам уламжлалт тий ийм бэлгэдлийн шинжтэй юм хүн хүссэн үсээгүй тэмдэглэх хүсэл угаасаа байдаг учраас хаа байгаа газараас монголчууд нийлээл ингээд тэмдэглэж байна. Гэтэл яхан тэнд ч очиод уралдах морь байхгүй бол бид нар Америк дахь монголчууд морь уралдуулаад байж чадахгүй боломжиндаа тааруулаад ингэж тэмдэглэж байгаа л болохоос хаа газрын наадам яг адилхан. Туваачууд нь одоо зөвхөн Монгол туурхтнуудын тухайд их өвөр монголчууд ч гэсэн яг адилхан морой уралдуулаад бөхөө барилдуулаад ингэн яг тухайн нутгийнхны улсынхны өөрийнх нь дүрэн бэж болно. Одоо юу гэдэг жишээлбэл Монгол бүх одоо өвдөг тохоо тий газар хүрх юм бол одоо унсан тооцдог байлаа. Шороодох юм бол унсан тооцдог байлаа гэхэд өвөр монголчууд чинь бол тэгээ гар хүрээл бол газар одоо тий унсан тооцсон шүү дээ. Гэх мэтчлээ. Ялгаанууд бол бий. Тэртээ ер нь бол бүгдээр адилхан. За цэргийн наадам, аймгийн наадам, сумын наадам гэд энэ дээр ялгаануудыг өшөө жоохон зүйлгээдэг гэж. За аймаг сумын наадам бол ойлгомжтой байх тий. Ер нь бол гэтээ хүмүүс аюул сайн мэдж байгаа шүү дээ. Ер нь сумын наадам хамгийн гоё болдог.
Тэр энэ нөгөө наадам гэдэг чинь бол өөрөө нөгөө уулзаагүй удаа монголчууд энэ тэнд ингээд тархаа бутархаа ингээд нүүдлээ те бие биенээсээ хол ингээд бийждэг. Наадам болохоор бол удаан уулзаагүй хүмүүс хоорондоо уулзаж мэдлцэж ив нэгдэлтэй болж ингэж те сайхан зусж гин үү сайхан одоо те наадж гин үү гэл ингээд уулздаг. Ийм одоо баяр шүү дээ. Тэрүүгээрээ л одоо сумын наадам илүү гоё одоо юу гэдгийг хол байж идэг хүмүүс нэг уул за би энийгээ таньдаг хүмүүс гэтэл хот руу ороод ирэхээр чи яг төрийн хэмжээнийх нь илүү хүндэтгэлтэй болох гэдэг. Нээлт нь хүртэл өөр болно те үзүүлбэр нь хүртэл өөр болно. Яг өргөн хүрээгээрээ л ялгаатай. Одоо жишээлбэл суманд 64 бүх барилдчихлаа гэж үтэй тийм ээ. Сондгоо тогтоож ил 64 юм уу 128 бүх барилдчихлаа гэж бодоход одоо юу гэдгийг төрийн наадам 512 бүх тэгш отож ил 1024 бүх гэх юм уу тийм ээ. Тэрүүгээрээ л ялгаатай. Тэрнээс наадамлан цэнгэх бол бүгдээрээ адилхан. Яг нь дотроо хүмүүсийн нөгөө наадам тэмдэглэх арга гэхээсээ илүүтэй наадам дотор байж байгаа Монгол бүхийн дотор байж байгаа хурдан морины дотор байж байгаа юу нэг Монгол үг болоод байгаа юм бэ? Яг ямар онцлогтой юм бэ гэдгийг л аягүй чухал. Одоо жишээлбэл Монгол бүхтэр л гэхэд одоо энэ нөгөө юу гэж штэ энэ хан гардын дэвлэлтээр дэвж хандгаа буугын хаялтаар хилааж харцах шувууны шүүрэлтээр шүүрж гэд ийм шивсэн хиллэгүүд одоо хэлж байна. Тэгэл одоо нөгөө бүхчүүдийн цүлэн штэ цол нь штэ тийм ээ. За 5 давлаа начин боллоо. Дахиад нэмээд 5 давангуут одоо юу гэдэг те. Дахиад чимэг нэмээл. Тэнгүүд идэр начин ч гэдэг юм уу тий идэр начин, үнэн хүчит начин, хичээнгүү нэг начин гэд. За болонгуут за болчлоо дахиад заана баталчих юм бол харилтгүй хүчит начин одоо заан ч гэдэг юм уу тийм үү. Авраг болчоо дахиад ингээд баталчих юм бол даян авраг болно тийм ээ. Дархан авраг болно ч гэдэг юм. Ингээд чимгээвдээ нэмээд ингээд цол юмнуудаар яг аймаг сум улсын наадмууд ялгаатай. Гэтэл сумын наадам дээр бид нар ч одоо харцаг өгдөг болсон мөлий сүүлийн нэг югаараа. Тэрнээс өмнө бол сумын начин заан л байгаа. Аймаг дээр болохоор аймгийн арслан хүртлээ тэгээ болно. Начин заан аймгийн одоо арслан ч гэдэг юм а тийм ээ. Улсынх болоод ирэхээр начин харцаг заан гайрд юу гэдэг лээ арслан авраг гэдэг ингээд цолнуудаа ингээд яваад байдаг. Тэгэхээр нөгөө төрийн учраас төрийн олгож байгаа цол хэмжээнгүүд нь бол өөр юм байна. Бүхийн зодог шуудаг хүртэл өөрөө айгүй утга бэлэгдэлтэй л да одоо 90 сайн харангууд гардаг штеп. 90 сайн харангуй өөрийн одоо зодог шуудагтай болохоор юу гэдэг лээ буурын арсан зодогтой бухын арсан шуудагтай ч гэдэг. Монгол бүхийн одоо малгай гэхэд дуулганы хэлбэртэй. Эрт цэргийн дуулгын хэлбэрийг Монгол бүхийн одоо малгай гэж хадгалж үлдсэн. За ингээд монголчуудын гутал мутал айгүй хөвсөж өөрчлөгдөж шүү дээ тийм ээ. Манай монголчууд ч Европ гутал мөсд болж байна. Тэгэнгүүт нөгөө Монгол бүхийн гутал хүртэл яг эртний хэв шинжээ хадгалаад үлдсэн. Ийм гутал байж дээ. Этэн гоншортой, ногттой. За ингээд альтрахаа сэргээлдэг ямар нэгэн байдлаар одоо шагаа болоорох ч гэдэм юм тий. Мих хийхэд хөлөнд одоо ийм юугүй байдаг ч гэдэг юм. Яг ингээд ерөөсөө одоо тэр музейгээр та нар одоо ингээд явахаар айгуу сайн мэддэгдэн шүү дээ. Монгол ирчүүдийн дуулга нь хүрлийн үеийн дуулга 13 дугаар зууны үеийн дуулга ямар байна? Монгол бүхийн жанжин малгай бол яг тэрийг барьж авч үлдсэн шинжтэй. За зодог шуудгаас мөн адилхан. Тэгэхээр Монгол бүхийн зодог шуудаг байна уу? Өмсгөл хувцас байлгүй. Нэгдүгээрт бол яг эртний яг тэр түүхэн цэргийн үеийн уламжлалынхаа хэв шинжийг хадгалсан. Хоёрдугаарт энэ одоо барилдаж байгаа энэ өсөр эдэр одоо энэ залуучуудын гоо сайхныг урлагийг одоо хүмүүс таниулах гэдэг. Тэгээ яг хожим бол яг энэ чинь ингээд Монгол бүхийн домог гэдэг домог гэдэг шүү дээ тийм. Эмэгтэй хүн барилдсанаас болоод ингэрийн задгаа болгосон. Эмэгтэйч болчдод ярихаар их одоо бахархдаг баярлдаг тийм. Тийм. Тэр чинь яг домог гэдэг болохоос түүхэн болсон үйл явдал шүү дээ. Тийм. Тэгээ одоо эрт үедээ одоо яг бид нар бүгчүүдийг бас тэгээд идэв штэ энэ нөгөө за одоо гэдэг манай содномд орж арслан чинь одоо юуны бүх те нэг компани нэр дээр ингээ барилддаг. За энэ бол Monos Group-ийн бүх гэл те ингээл яриад тэнгууд энэ яахаар юм бэ гэдгийг одоо энэ мөнгө угаалаа. Гэтэл эртнээсээ тийм байсан байхгүй. Тийм учраас нөгөө энэ бол богдын бүх дондог дулам хатны бүх ах トゥ хоёр бүх бол дондог дулам хатны бүх байлаач гэдэг юм а тийм ээ. Ингиж нөгөө илүү одоо ирмэг хүчтэй байгаа. Энэ хүмүүсийг чинь дагаж нөгөө улс орн хүмүүсийг одоо ингэж магтан сайшааж тэр хүний үйлдэлүүдийг харж дуурайж тэгээ Монгол бүх бол өөрөө хиймэртэй Монгол гэрт бүх орж ирлээ те гэрийн одоо жавар үргэлээ за ийм сайхан төлөв төвшин одоо жуудагтай ийм хүн болоорой гэж хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлэх гээд нь штэ тэгэж тэр хүнийг одоо олон нийтэд одоо ингэж хүргэж магтан дуулж сайшааж ингийн тулд ингэж авч явдаг байсан гэж яг бүх судлаачид бол ярьдаг юм.
Одоо ч гэхдээ яс нэг сайхнасаа саар нэх байгаа юм шиг олон юм яригдал байдаг болохоос биш. Яг тэ тэгэл хүсэл өөрчлөлийн юмнуудаас нэлээд их байж л байна. Гэтэ яг Монгол бүх бол миний яг өөрийн бодлоор бол харьцангуй яг эртний уламжлал эр цэргийн яг тухайн дайн байлдаанд үед байсан тэр одоо бүх зүйлээ хадгалж авч байна. Монгол бүхий ерөөсөө барилдааны чинь одоо 1000 мэх байна гэж байгаа байхгүй. Судлаач нарын тооцоо. За үндсэн яг одоо тий 37 мэх байдгийн байна. За эндээс нь давхар одоо ингэж явдаг 500 гаруй мэх байдгийн байна. За тэрний дараа дахиж одоо дагалддаг юм мэх байна гэд 1000 гаруй мехтэй. Тэгэхээр тэр 1000 гаруй мэх гэдэг бол ерөөсө тухайн хүний өөрийн биеийн удирдах чадвар, авхаалж самбаа, уран мехний асуудал гэж яригдаад байна. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо юу гэдгийг биеийн тулааны спорт гэхээсээ илүү хүний оюун санааны бас юм мундаг юм явж байна л гэсэн. Тийм учраас дээр үедээ одоо их одоо юу гэдэг зөвхөн сайн тулалддаг байгаад сайн зэрэг гэж үзэхгүй шүү дээ тий. Тэгэхээр яаж одоо тэр цэргийн эрдэм ухааныг гаргахгүй, яаж товтлох уу, хаана яаж одоо тэр хүмүүсийг хуурах уу гэдэг ч байт юм а тийм ээ. Тэр цэргийн эрдэм бүрэлдэн гэдэг бол ерөөсөн хүний оюун ухааны айгүй их ачаалал байдаг учраас Монгол бүхийг ч гэсэн ерөөсөө тэгж хүмүүс болохоор яг ингээд биеийн чадлаараа тэ хүчтэй ингээд энэ бяртай учраас давчлаа гэж бодоод байдаг бол Монгол бүх тийм биш байгаа учраас жингийн зөрөө байхгүй, насны зөрөө байхгүй, өмсгөл зөөсгөл бүх юм нь өөрөө жуудагтай тэрийг дагсан бүх бэлэгдлүүд нь байж байгаа. Бүх төр бол асуух зөндөл байна л да. За асуул байж болж байна. За одоо нэг би зүүн жигүүрийн магнаа авах хэвээр баруун жигүүр зүүн жигүүрийн магнаа гэдэг ингээд асуудлууд бас гардаг. Тэр одоо бас ямар учиртай хин манлайлах хэвээр ямар учиртай гэдэг юм асуултууд байна. Тэгэхээр ер нь моёлын бүхний талаар одоо жоохон ярий те. Засвал бас нэхлээд. Засвал гэдэг чинь одоо их чухал. Миний харж байгаа бол зүгээр тэр ингээд зогсоод идэг хүн биш. Тэр бүхийг зоригжуулах бас одоо ингээд нэг юм аюу чухал хүн байгаад байгаа байхгүй тэр одоо талбар дээр байгаа. Яг бүхний засвал гэдэг бол өөрөө одоо бидний ойлголтоор шүүгчлээ. Тэнд чинь засдаг хүн л гэсэн үг шүү дээ. Засвал байна, цэц байна, хөлийн цэц тийм ээ одоо юу гэдэг гарын даа гэдэг энд чинь маш олон хүмүүс яг энэ Монгол бүхтэр байж байгаа. За тэн дээр одоо хайнаа хаглах ч гэдэг юм үгүй чи унцсан ч гэж үгүй би унаагүйгээд танхимаа өгөхгүй шүү дээ тийм ээ. Ерөөсөн Монгол бүх өрдөө ингээд унсан үгүйгээ яг ингээ баталгаажуулахыг бол ерөөсөө танхимаа өгөхөр л бич. Танхимаа өгнө гэдэг бол тоос буулгах ёс гэж ярьд юм монголчууд. Уламжлалтай бол тоос буулгах ёс гэдэг бол би одоо ингээд шороо олчлоо, тоостой олчлоо тийм ээ. Унчлаа танхимаа одоо чамд өгөө. Миний тоосыг бол гүвж өгөөч л гэсэн утгатай байхгүй. Тэгэж тоос буулгах ёсыг үлдээд ингээд энэ дээр хэрэг маргаан гарах юм бол за тэр хөлийн цэцэн засуулууд нь энэ дээр бол одоо шийдвэрлэгдэж өгдөг ийм үүрэгтэй. А үүнээс гадна засуул гэдэг бол одоо бид нар ингээд зүүнний манлаа, барууны манлаа, зүүн жигүүрээс, баруун жигүүрээс гэдэг ингээд ярьдаг. Гэтэл монголчуудын соёл сэтгэлгээнд бол яагаад зүүнний жигүүр нь илүү одоо том цолтой хүн зогсоод байгаа юм бэ гэхээр яг л нөгөө наран мандах зүг бол өөрөө зүүн зүг байдаг учраас бүх юмны одоо анхдагч нь том нь манлайн гэсэн утгаараа зүүн жигүүр дээр одоо илүү өндөр цолтой бүхэн зогсдог. А яг одоо жишээлбэл манай Монгол бүхч нь бол өөрөө нас жингийн ялгамжгүйгээр цолны ирэмптэй явж идэг учраас хамгийн өндөр цолтой хүн нь зүүнийхээ манлайг одоо зогсно. Хэрвээ тийм байхгүй нас масаараа байсан бол одоо ингээл хамгийн өндөр настай л зүүн дээр очиж зогсох гээд штэ тий. Тэгэхээр яг ийм одоо онцлогтой. За тэгэл нөгөө засвуулжин гол ажил нь бол одоо цол дуудна. Монгол бүхийн цол гэдэг бол тухайн нөгөө энэ хүн богдын одоо бүхштэй гэдэг шиг Монгол бүхийн цол гэдэг бол тухайн бүхийг олон нийтэд алдаршуулж байгаа. Тухайн бүхийн хийдэг одоо гарамгаа мэхүүдийг одоо хүртэл урин дуудаж одоо хилдэг цааш нь одоо ингэж түгээн дэлгэрүүлдэг ийм шинжтэй уртын дууны хөг аялгууны шинжтэй үгийн эд шидийг одоо ингэ хүчтэй болгож өгдөг ижтэй тухайн бүхөө одоо илүү урамшуулсан шинжтэй ийм одоо аяйгуу чухал юм цол дуудлага. Гэхдээ үзүүр төрөүний бүхчүүд гараад одоо бүх үздэг нөхдүүд бол айгүй сайн мэдж байгаа шүү дээ. Үзүүр төрөүний бүхчүүд бид нар одоо ингээд 3-ын даваанаас эхлээ сондгоо ингээд даваа болгон дээр бүхийн цол дуудаад байдаг. Тэгсээр нь үзүүр төрөүний бүхчүүлдээ бид нар цол дууддаггүй шүү дээ. Цол дуудахгүйгээр харин эсрэгээрээ засуулууд нь бүгд хойно нэгнэ зогсож байгаад за үзүүр төрөүний бүхчүүд дэвээ шаваад гарангуут араас нь ханараад ингээд буудаг. Ханруулан гарч ирлээ гэх. Тий, ханруулан гарч ирлээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө тухайн одоо бүх бол өөрөө бүхий л одоо
одоо хүмүүсийн манлай болоод тий бүх одоо уран механий, бие биелдрийн хүч зоригийн одоо манлай болж гарч ирж засуулууд нь хүртэл энэ хүний доор бүгд одоо ингэж ханарч унаж одоо тий бүгдийг даван дийлж гарч ирсэн шүү гэдгийг энийг одоо шууд цолны дуудлаггүйгээр биеэр үзүүлж байгаа юм хэлбэр. Тэгэхээр Монгол бүх гэдэг бол өөрөө барилдж байгаа өөрөө үйл явцанч тэр дивэ шаваа хийж байгаа ч тэр ханруулж гарч ирж байгаа ч гэсэн өөрөө зан уулын шинжтэй эртний ан амьтдын үйл хөдлөлийг дуурайсан тийм одоо шинжтэй гэж эрдэмтэд ярьдаг байхгүй. Тасцлах шиг байна. Тийм болохоор л одоо тэгээд тэрэн дээр түрүүний миний ярьд ирж штэ тий хан гардын дэвлэлээр дэвч хандгаа буугын хялаалтаар хялааж гэж байгаа байхгүй. Тэгэж одоо гарч ирдэг бүх зүйл нь өөрөө бэлэгдэлтийн одоо шимжтэй. Тэгэхээр одоо нөгөө нэг үнэн харшгийн хүчит одоо тий үнэн хүчит гэдэг ингээд бүхийн цол чимгүүдийг нь өөрөө тэр цол дуудлаган дээр оруулж ирж дууддаг байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг Баянмөх аваргыг дууддаг цол нь нэг өөр. За намхан аваргыг дууддаг цол нь нэг өөр. Тэр бүхийн цол дуудаж байгаа цол. Тэгэхээр хүн болго яг харангуутлаа за яг энэ хүний дуудаж байгаа цолыг нь төрүүл хүн болгон дээр адилхан цол дуудаад байна гэж боддог боловч бүх болгон дээр өөр цол дууддаг. Энэ утгаараа Монгол бүхийн цол энэ бол өөрөө монголчуудын яг тэр нөгөө ЮНЕСКОт бүртгэгдэх их хэл аман илэрхийллийн уламжлал үгээр цэцэлж хийж байгаа одоо ийм одоо том үе юм а гэж ингэж бас тооцогддог байна. Шанхай Диснейландын аяллаа хөтөлбөр бэлэн боллоо. Манай аяллаа хөтөлбөрт 8 том сэдвчлэн парк бүхий Шанхай Диснейланд маань багтсан. Үүнд Mickey Avenue, Эрдэнэсийн болон адал явдал дарал зам мөн ирээдүйн ертөнц мөн дэлхийн хамгийн албастай тоглоомын түүх болон Zootopia анимашны бодит дүрүүттэй уулзах боломжийг танай гэр бүл болон хамтран аялагчдад олгосон байгаа. Мөн Шанхай хотын ойролцоо байрлах Сузhou, Ханчжоу хотуудаас очиж 2500 жилийн түүхтэй Эстний хятадын алдарт драмуудын зураг авалтыг хийсэн бодит ертөнцтэй танилцах болно. Ингээд Ханчжоу хотын захад байрлах Ногоон цайны пирамид очлоод оройн нь Сүн улсын түүхэн хайр дурлал, домог харуулсан шоу үзүүлбэрийг үзэх болно. Мөн танай гэр бүл хамаатан цаатан ойр дотныхон тун удахгүй ихтэй сургууль эсрэг өсвөр насны хүүхэд байгаа бол манай аяллаа хөтөлбөр давуу тал болно. Мартаж болохгүй бат нэг зүйл байгаа. Шанхайн түүхэн дүргээр аялангаа усан завин аялал хийх болно. Хоёулаа сурыг дурдаад өнгөрчлөө тий. Тэгэхээр сур дээр ярихсан. За яванда энэ баг мөр тарваач яригдах бах. Тий. Нэг Атилагийн тухай ном уншиж байхад энэ ер нь тал нутгийн дайчдын энэ харуулах чадварыг бол нэлээд багтаж бичсэн. За грекийн төгсөж байна, барууны төгсөж байна. За хятадын сурвалж дээр ч гэсэн ер нь энэ харуулах намнах тал дээр морин дээр давхиж байгаад эргэж харагдаг. Ийм одоо их хайхтай одоо тэрийг бол англиар hit and run tactic гэдэг. Цогцоо зугтдаг. Энэ тактикт бол сур хараа нэлээ чухал үүрэгтэй. Тэгэхээр сурын тухай асууя. За ер нь Чингисийн чулууны бичиг гэдэг одоо бид нар түүхэн музей дээр орохоор ярьдаг. За тэд даалт харвсан гэсэн гэдэг. За тэгэхээр ер нь энэ мундаг харваачтай тухай. За хавт хасар гэж одоо мундаг харвдаг хүн. Тэгээд Чингис хаан бол өөрийгөө тэрний хажууд би зүгээр сум тавьдаг төдий гэж тэ. Тэгэхээр ер нь энэ сурын тухай, сурын гайхамшигын тухай. Монголчуудын байлдан дагуулыг бол бид нэр өрөөсөө ном сум морьт харваагүйгээр огт төсөөлөх арга байхгүй. Яг нь ном сум бол одоо бид нэр түүхийнхаа хувьд л мэдчихэж байгаа тийм ээ. Дунд чулуун зэвсгийн үеэс буюу Мезолитийн үед одоо хүмүүс ном сум ашигладаг болж эхэлжээ гэх. Тэгэхээр эртний балар эртний цагтаа ном сум бол ан агнуурын шинжтэй байж амьд үлдэхийн төлөөх тийм үү. Ан хийх идэж уушаа олох гэдэг рүү чиглэжсэн бол түүхийнхаа дараагийн шатанд улс төр одоо төр улс байгуулагдаа тийм ээ. Дайн байлдаа хийгээд ирэхээр энэ бол цэргийн одоо юм хэрэглэгдэхүүн дайн байлдааны хэрэглэгдэхүүн болж ирсэн. За ингээд их 50 цаг руу ороод ирэхээр энэ бол өөрөө спорт болж өгч байгаа. Ерөөсөө л ийм түүхэн одоо онцлог юм. За яг нь монголчуудын одоо энэ бидний сайн мэддгээр тэр Чингисийн чулууны бичгтэр одоо тийм ээ Сүнг мэрэгэн бид нар одоо ингээд тэр чинь бас л яг наадмын нэг хэлбэр шүү дээ. Бид нар одоо байлдан дагуултаа хийгээд тэрнийхээ ялалтыг тэмдэглээд байж байхдаа яг л 93 наадам хийсэн л байгаа байхгүй тийм. Тэгээд ингээ харуулсан чи хав тасрын хүү сүнгө мөргөн 335 алт газар буюу одоо нэг 530 40 м газар гэдэг чинь айгүй хол байгаа зү тэр чинь юу гэсэн үг те. Тийм метр газар хол харваж одоо ингээд хамгийн хол харвсан хүн бодоо болсон гэд. Тэгээ энэ бол айгүй том өрөө сурвалж дээр байж байгаагаараа айгүй чухал олдвор байхгүй. Бичгийн хувьд
бичиг үсгийн хувьд айгүй чухал олдвор, одоо түүхэн олдврууд чулуун нөр олдврынхаа хувьд бол чухал, дотор нь байж байгаа түүхэн сурвалжийнхаа хувьд айгүй юм чухал олдвор. Гэтэл түүхэндээ 9 гоо мэрэгнээс чухал харавдаг хүн байсан гэл ингэ тэр нь бол хав тасар бүр энэ байтгаа харавдаг байсан гэдэг гэж байна. Тэгээ Монголын ус төвчөн дээр юм байдгийг би энийг уншиж үе гэж одоо дайварсан. Монголын ус төвчөн дээр 3 бухаар зүтгүүлвч гул заахгүй хүчтэй гунжин мөхөр идвч чадахгүй одоо одоо их дэлж харвал 900 алт, татуу дэлж харвал 500 алт харна. Хав тасрыг тэгэл бичсэн байдаг байхгүй. Хавт гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр хавт хасар гэдэг бол өөрөө хасар гэдэг л нэртэй байгаал энэ хүнийг бол те илүү яг ингээд цол гоншин өгөөд хавт одоо хасар гэж одоо бүр ингээд өргөмжилсэн байж байгаа ч жишээ. Тэгэхээр 9 гоо мэрэгэн бол хамгийн хоолтой хараад пөө 500 гутал метр газар харавцсан байна. Хамгийн хоолт нь энэ юм байна гэсэн чи тэнд чи их дэлбэл одоо 900 м харвна. Биш 900 алт харвна гэж байгаа байхгүй. Тэгэхээр хичнээн одоо ингээд 9 гоогоос 3 дахин хоол харавдаг. Тэгэхээр монголчуудын ерөөсөн энэ харвааны гол онцлог бол ихэнх үедээ хамгийн хол харвдаг хүнийг бол хамгийн одоо мэрэгэн эрхийдээ эрчтэй гэж ингэж үздэг юм. За явандаа бол одоо юу гэдгийг бай харавдаг. За одоо бидний сайн мэдгээр одоо л яг сур харавагч метр дотор нь ингээд бөмбөг харавах, саранпай харавах гэд ингээд ангилчаад байна шүү дээ, тийм ээ. Эрт үедээ болохоор яадаг гэсэн гэр тийм монголчууд нэг нүүдлэл явж байхдаа ингээл дил сул тэ энэ бол харахад хэрэгтэй гэж бөмбөг цуглуулаад намнаа аваад явж гин гэж бол байхгүй шүү дээ. Тийм айлуулах баглаач. Тийм учраас тийм морины хазаарын жолоо одоо юу гэдгийг чөдөрний тушаа эднэрийг бөөрөн хийлж ирээд тэрийг одоо мэрэгэн онж харавдаг ийм дасгал хийдэг гэсэн сурвалжин дээр бол ингэж бичсэн. Уламжлалтай байсан гэдэг. Энэ нь бол яг хожим бол монголчууд одоо тийм одоо бөмбөг намнах, саранпай хаврах гэдэг ийм хэд хэдэн төрөл болж хуваагдсан. За ном сум харавагч бид нар дотор нь яг ингээд нэгдүгээр тун болохоор бөмбөг харавах буюу ийм бөөрөнхий юмнуудын тэндээс зүгээд тэрийг мэрэгэн олж харавж байгаа. А нөгөөх нь саранпай харавах гэдэг маань юу хэлж байгаа нөхөр хоньны арьс үхрийн ширийг ингээд татаад тэрийг олж харавж байгаа юм явдал. За мэдээж одоо л яг юугаар бол нэг юугаар харваад байгаа ш нь 40 м-ийн зай биш 70-аас 80 м-ийн зайнаас эсвэл 30-40 м-ийн зайнаас гэдэг ингээд хуульчилчаад харваад байгаа ш. За энэний дунд нэг байсан онцлог харваа нь юу гэхээр дайсан харваа гэдэг харваа байгаа. Тэгэхээр дайсан харваа гэдэг маань юу гэхээр бас үхрийн ширийг татаад за ингээд тэрэн дээрээ дайсны ерөнхийдөө хүний дүрс зураад морин дээрээс гууж алганд руу юм аль эсвэл те ийм одоо газрын байцтай газрууд дээр гууж алгах ч үгүй юм хад ч үгүй юм энэ тэнд байрлуулад тэрийг морин дээрээс харуулад хэн мэрэгэн харавсан тэр хүн нь одоо ингэж эрхийгээрээ төрүүлдэг ийм одоо уламжлалтай байсан гэж ерөнхийд нь ярьдаг бах нэ. За ингээд зөвхөн одоо яах харавах онох гэдэг ийм харваанаас гадна дуут харваа гэж хүртэл байсан байж. За дуут харваг бол одоо бид нар аягүй сайн мэдэн шүү дээ. Дуут дохио өгөх зорилготой эсвэл дайснуудыг айлгах зорилготой ийм их сүр хүчин дуу гаргадаг ийм том ном сумуудыг бас монголчууд түүхэндээ хэрэгэлдэг байжээ гэсэн. Сурын уухай. Энэ ямар зүйл бэ? Тийм. Сурын уухай бол одоо яг бид нар нөгөө юу яадаг болсон л доо. Монгол одоо төрийн наадам дээр байж байгаа 93 наадам нэмхийн шагаан харваа эднэр бол бүгд өөр ингэсэн одоо ийм язгуур урлагийн дуу уухайтай. За бүгдээр гэхэд бид нар цол дуудаж явах явдалч гэдэг юм. За ингээд хурдан морин дээр гин гоо. За хурдан морины гин гоноос гадна төрөн ярих жаа марч одоо жишээлбэл хурдан морь гараанаас гарахад төмөн их дуулдаг, орж ирэхэд төмөн их юм бас нэг дуулдаг. Ийм одоо уламжлал байсан байж байгаа жишээтэй. Дараа нь хурдан морины цол дуудаж штэ айрагцсан морь дуулдаг. За ном сум харваан дээр болоод ирэхээр гараа хийж байгааг нь гаргасан уриалсан. За одоо харваараа гэдгийг уриалж өгч байгаа ийм уухай байд. Тэгээ дараа нэг онс нь одоо байгаа унчих юм бол уухалдаг ийм ухаан. За энийг нэг тийм баярын ухаа гэдэг. За баярын ухааны дараа угтаан авсан ийм ухаа гэдэг. Ийм гурван төрлийн өөр аялгаа бүх уухай бол хэлдэг. Нэг ном сум дээр байж байгаа энэ уухааны ялгаа бол за шагаан харван дээр мөн адилхан яг энэ ном сумтай адилхан юм уран ухаа, баярын ухаа, угтан ухаа ингэж явдаг. Шагаан харван дээр мөн адилхан. Гэхдээ нөгөө бүх мориноосоо юугаар ялгаатай бүхийн цоолч юм хурдан морины цоол бол айгүй үгийн шидтэй яваад штэ тэ үг хэлээл. За тийм үү сарваа сайжрах өрнөн дэлгэрэх гэл ингээл яриад байдаг. За аль эсвэл одоо заамал 6 хүзүүтэй тийм ээ одоо туулаа сайхан зоотой энэ төр гэл нөгөө моригч магтан дуулаад байдаг. Уухай сурын харваа шагаан харваа уухаан дээр ер нь бол үг нэг хэлээд байхгүй. Дандаа аялгуулах маягтай. Ирнүгээр онцлогтой.
А гэхдээ хэрэв онцох юм бол арай өөрөөр баярын ухаан онохгүй бол өөрөөр аялгуугаараа бас их ялгаатай. Тийм учраас шагаан харваа харавдаг хүмүүс, сум харавдаг хүмүүс бол үнэхээр гайхамшигт уртын дуучин хүмүүс байдаг штэ. За энэ манай сур харваач нь эрэгтэй эмэгтэй ингээ хоёр ялгаатай. Тэр зайн хэмжээний хувьд ер нь ямар ялгаатай байдаг вэ? Нэг эмэгтэй хүн бол нэг арай ойрхон зогсоод байх шиг байгаад байдаг тий. Тийм. Яг хоо энэ нөгөө юугаар бид нар хуульчилсан л та. Баяр наадмынхаа хуулиар хуульчилсан. За яг бүгдийг нь нарийн сайн санахгүй. Ямар ч нэг 70-аас 80 м-ийн бурайд уухаа бишээ урайхаа харвал 70-аас 80 м-ийн зайтай хэр олон харавснаар нэг одоо болцоо цумаар харвна, тийм ном ашиглана, ийм ивэртэй ном ашиглана гэд ингээ заагаад өгсөн байдаг. Эмэгтэй хүн болохоор арай ойр зайнаас 20 сум 50 гэдэг юм а тийм ээ. Эрэгтэй хүн болохоор 40 сум 50 ч үл үлээ. Нэг ийм ялгаатай. Хурдан морьныхоос адилхан шүү дээ. За их насны морь байх юм бол одоо 20 км, азраг соёолон 18 км, шүдлэн бол 15 км, дааг бол 10 км ч гэх юм. Бүгдийг нь ингээд тийм бүгдийг нь ингээд ялгцсан. Гэхдээ мэдээж аймаг сум болгон өөрлөлтөө тэр чинь за ойролцоогоор тухайн газараасаа бас хамааралт газрын бартаа саад чулуутай чулуугүй эднээс харна. За сурын тухай юм байна. За морин дээр, хурдан морин дээр бас дутуу үлдээс юмнууд байна. Та өөрөө бас хурдны морь ундаг байсан. За гинго гээд одоо жуулчдад тайлбарлахад их хэцүү. Тэгээд бид нар өөрсдөө бас ойлгодог толботой болохоор тэгэхээр гинго за тэгээд за одоо нөгөө баян хотоодыг манай жуулчд маань тайлбарлуулад их хөөрдөн л доо бид нар ингээд энэ жилийн баян хотод буюу хамгийн сүүлд орсон. За эх жилийг бид нар одоо энэ умаар төрүүлээсэ гэж бас их бэлэгшээдэг гэдэг. Тэгэхээр энэ тухай ер нь хурдан морины тухай гинго за баян хотод тэгэхээр ямар учиртай. Та нөгөө хамгийн түрүүнд надаас шүү дээ тий одоо жишээлбэл энэ хурдан морь унна гэдэг бол өөрөө айгүй их эрсдэлтэй гэмтдэг гэд. Ер нь бол угаасаа 93 наадам бол өөрөө ам өрсөн тэмцэх хэмжээний ихэн түүхэндээ бол тийм байсан. Одоо спорт боллоо зөөлрсөн болохоос. Тэгэхээр нөгөө хурдан морины гинго гэдэг бол өөрөө гэмтэх эрсдлээс сэргийлж урайлан дуудаж хэлж байгаа ийм хэллэгтэй. Тэгэхээр гингог одоо газрынхаа өөрөөр нэрлэдэг. Яг одоо жишээлбэл халахуудын тишээ баруун тишээ болоод ирэхээр гинго гэж ярьдаг. За зүүн тишээ болоод ирэхээр зэнгоч гэдэг юм. За төв халахын эсвэл баруун халахын одоо мар зайч гэдэг юм а тийм ээ. Эдэн гэж өөр нэрлэдэг. Тэгэхээр яг өндөр гигийн зан нозор бол өөрөө за ингээ гинго зэнго марзаа эднэр чинь бол өөрөө хурдан морины одоо бурхан гэж ярьдаг. За нөгөө гинголдог хүмүүс чинь хаян хэрваа гэдэг. Одоо хурдан морины бурхан одоо шүттэй байна. За ингээд гинголохдоо үг хэлж байгаа штэ. За одоо үгдгийн хэрэг бадамдаа тий базраа гартай хаян хэрваа хөлөө хумпаад гэдэг ингээ зарим нь хэлдэг баг. Тэр бол хаян хэрваа одоо бурхныг одоо шүтдэг. Энэ одоо мэгзэм хэлэлг нь өөрөө морийг хүүхдийг бити гэмтээсэ гэдэг ийм одоо утга агуулгыг илэрхийлдэг. Марзаа бас яг адилхан дамдин одоо бурхныг жанраасыг бурхан эднэр бол одоо яг тэр нөгөө хурдан морины багс хамгаалагч сахиус ийм бурхан гэж ярьдаг. Тэгэхээр энэ нөгөө бурхандаа зориулсан юм үг гэлтэй энэ марзаалж байгаа энэ мэгзмүүдийг нь өндөр гэгийн зан нозор бол яг үгээр илүү нөгөө аюул осолгүй байх талаас нь одоо энийг одоо хурдан морийнхоо гингон дээр заавал энэ мэгзмийг уншаарай гэсэн утгатай. За нэгдүгээрт бол за зэнгоноос яг адилхан зэнго гинго хоёрын бол үг нь бол яг судлаачид адилхан гэдгийг. Энэ бол нөгөө уртын дуу хэлэхэд хилдэг зээ бол би хэллэг зээ гэдэг хэллэг бол биш ээ. Энэ бол ерөөсөө гингоны за ингээд аюулгүй байхын тухай юм бас нэг хэллэгийг өөрөө агуулдаг. Нөгөө төгөр энэ бол хурдан морины хиймрийг сэргээх гэсэн. Цог золбоотой болох, хөөргөж өгөх ийм одоо зорилготой гэж. Юу морийг хүнтэй адилтгаж үздэг байхгүй. Морины цолон дээр морины цолд одоо энэ талаар ярил. Хурдан морин дээр заан 4 соёотой, заамал 6 хүзүүтэй, засмал 4 туурайтай, замбаг 2 жигтэй гинэ. Туулаа сайхан зоотой, тунсаг сайхан сүлтэй, мойл хар нүцтэй, молор эрдэн толгойтой гинэ. Ерөөсөө морь энэ бол цол дуудлагын нэг байхгүй. Тэгэхээр ямар морийг бид нэр хамгийн гол нь одоо хурдан морийг уралдуулахын тулд бид нэр шинжээ хийдэг байхгүй. Морь болгон уралдахгүй.
Тийм учраас ямар морь илүү одоо тий хамгийн хурдтай шинжтэй. Тийм учраас манжи жишээлбэл бид нар одоо энэ дарга ангийн хошууруу одоо Сүхбаатарын дарга анги руу чи амаг шилмэл морьдуудаа аваачаад ингээд тий тэн дээр морины одоо тийм хошуу байгуулсан шүү дээ. Тэн дээр чи одоо шилдэг гэсэн морьдыг хадгуулдаг, манжи хааны морьдыг хадгуулдаг. Тийм одоо хамгийн шилдэг дарахчуулыг нь хүртэл тэнд суулгадаг. Тэгээд дарга ангийн хошуу яг нөгөө дайр уул ганг нуурын одоо юм дээр хүссэн гэдэг. Тийм одоо жишээлбэл үзэж байгаад яг л морийг бас тийг шинждэг байхгүй. Тэгээ морины шинжээн дотроос за энэ морь бол одоо яг одоо юм хурдан морины шинж нь бол туулаа сайхан зоо байдаг юм байна тийм ээ. Заамал сайхан хүзүү байдаг юм байна. Тийм учраас одоо ингээд морьныхоо цолны дуулган дээр ингэдэг шүү дээ. Заамал 6 хүзөөг сонолцуулан туулаа сайхан зоо хотолцуулан ингээд цолны дуудлага хилээд байна гэдэг бол тухайн ямар морийг бид нэр сайн морь гэх юм бэ? Ямар морийг хурдан морь гэх юм бэ гэж хэлдэг. Яг жинхэнэ Монгол шинжээг тэн дээр хадгалж байна гэсэн. Энэ бол өөрөө өв байхгүй. Монгол шинжээх цаг агаар шинжих, мал шинжих, байгаль шинжих, за морийг шинжих, морь дотроо жороог шинжих, юуг шинжих, биеийн шинжих бүгдээрээ шинжээнүүд орж ирдэг. Энэ бол өөрөө ингэж өв болж хадгалагддаг. Яг л тэрийгэ цол дуудлаган дээрээ дууддаг. Бүхний цолтой бас яг адилхан. Бөхчмнаас яг тийж энэ хүн болоо их сайхан те одоо ийм өрнөн дэлгэрэх одоо ийм сарвуу сайжрах ийм бүх байна гэж дууддагтай адилхан энэ морь ийм байна л гэж дуудаж байна гэсэн. За баярлалаа. За судлаач. Баян хотод нэрээ юу? Баян хотод эрт уламжлалтаа ийм түүхтэйсэн юм байна. Одоо нөгөө бид нар бол яг Баян хотод нэг даагыг илүү Баян хотодны дааг гэж барьдуулсан. Их насан дээр Баян хотод гэж барьдуулдаг. Тэгээ чи 6 нас уралдаж байгаа штэ. Дааг, шүдлэн, хизаалан, соёолон, их нас, азраг гэж 6 нас удирдах. Энэ 6 насны дотроос ганцхан дааган дээр л бид нар Баян хотод гэдэг байр бол барьдаг. Эрт үедээ бол яг бүх насны дээр бариад тэрнийг Баян хотод гэхгүйгээр өөрөөр юу ч гэж нэрлэдэгсэн гэлээд ингээд шагнадаг ийм уламжлал байсан байлаа. Одоо бид нарт хадгалагдаж үлдсэн даагны одоо уламжлал. За яг барьсан одоо 100 дааг уралдаад бид нар 25 дааг байран дээр барьнаг бол 25 дорсон дааган дээр бид нар Баян хотод гэдэг ийм цолыг өгөөд за ингэж өгөхдөө эрт үедээ бол яг тэр Баян хотоодыг цоллохдоо ганцганд нь хотоод зүүж өгдөг байсан байж. Бид нар одоо шавэ гэж ярьдаг та. Хотоод гэдэг бол өөрөө хамаг баян одоо Монгол мал дотор байж байгаа хамгийн ийм баялаг ийм витаминлэг ийм одоо эргэтэн гэж үздэг. Тэгээ ганцганаас нь Баян хотоо зүүж өгдөг. Тэр Баян хотоод нь ямар бэлэгдэлтэй вэ гэхээр илүү цэцэглэн хөгжих, сайжрах гэдэг ийм бэлэгдэлтэй. Бид нар Баян хотоод зүүж өгдөг байсан учраас Баян хотоод гэдэг ийм нэр өгсөн. За ингээд яг уу Баян хотоодын чинь дагааг амар хөөрхөн цоллдсон шүү дээ тий нөгөө барьсан ташуур нь богиндоод тий одоо юу гэдэг нь гүвөө тааралдаад энэ чинь үхэр үнэн хурдлах хүсэл байвч үхэрт хэрэг шиг явсан гэл тий унсан уяач нь одоо унаач нь одоо юу гэдэг нь тий галчирдаад ингээ барьсан ташуур нь богиндоод гэх ингээд айгүй хөөрхөө хэлээл ингээ Баян хотоодыг мялаадаг юм үг гэж. Энэ бол ерөөсө чи одоо юу гэдэг нь морин дааг нь муудаа ингэж уралдаагүй шүү. Хүүхэд нь балчирдсан байсан байна. Уяа нь богиндоо ташуур нь багтцсан байсан байна. Уяач нь өөрөө ижиж тижээлэн тааруулаагүй байна. Хэрвээ чи үнэхээр одоо ингээ сайхан эргчил та идчихэж юм бол энэ морчин төрүүлнэ гэдэг ингээ тухайн одоо даагыг бас ингэж хөөрхөн цоллож өгч унаач хүүхдийг нь баярлуулж тэгээ яг түрүү морины бай өгдөг гэсэн байж байгаа. Баян хотоод зүгээд түрүү морины байтай адилхан бай шагнал өгч урамшуулдаг байсан. Ийм одоо уламжлалтай байсан байх чинь. Хөөрхөн байгаа ч тийм. Бидний дараагийн ярилцах сэдэв бол бие биелгээ байгаа тийм ээ. За энэ тал дээр бас бид нар дугаар хийн. За ингээд Монгол наадмын талаар ерөнхий биднэрт ингээд аягүй гоё зохиц ойлголт өгсөн танд баярлалаа. Магадгүй миний асуугаагүй одоо за энэ нэнийг асуусан бол би ингэж хариулах байсан даа ч гэдэг юм уу. За эсвэл энийг би нэг энэ сэдвээр ярих байсан даа гэж магадгүй миний асуугаагүй. Гэхдээ та ярина гэж бодож байсан тэр сэдв хэрэг байгаа бол микрофон хэлттэй. Яг юу ах вэ? Одоо нөгөө бид нар ч ингээд яриа сууж байхдаа санаанд орж ирвэл яриад ирэхгүй бол хизээ хойр нөгөө подкастаа сонсчих дүү тэр л үг гол юм байсан. Тэрийг л ярьдаг байжтэй л гэж яг бодогдоод байдаг штэ тий. Одоохондоо л юм бодогдохгүй л. Гэтэ яг хүмүүс
Баяр наадмыг бол зөвхөн баясан цэнгэн жаргах гэдэг утгаар биш Монгол наадам бол өөрөө яг дэлхийд данслагдсан Монгол үндэстний өв гэдэг талаас нь айгүй хараасаа гэж би боддог. Одоо жишээлбэл тэр саяны баахан ярьдаг цол дуудлага байдаг юм уу те зөвхөн цол дуудлагаас гадна одоо тэр төрүүлсэн бүхийг нэрлж байгаа нэршил начин зан харцаг гэж нэрлж байгаа нэршил за дахиад цол чимэг дуудахаар нь тэрийг нэрлж байгаа нэршил энэ бол ерөөс монголчуудын хэл бол өөрөө сэтгэлгээ гэж үздэг бол хэлний юм уламжлал өв захиад нөгөө язгуур урлаг нь одоо тэр уртын дуу дуулж байгаа байдал те орж ирж байгаа морь гарахад гардаг тэр түмэн ихийн дуулалч байдаг юм а тийм үү. За тэр итгэл наадан цэнгээд одоо бие биелгээгээр хоёлын ярих юм байна. Тэгэхээр бие биелгээ хийж байгаа энэ байдлаар энэ бол язгуур урлагийн өв. Нэмэх нь одоо гар урлал жишээлбэл Монгол бүхийн зодог шуудгийг яаж хийдгүү? Ямар материалаар хийдгүү? Ямар хүн хийдгүү? Тэр тусдаа штэ. Монгол бүхийн зодог шуудыг хэн дуртай нь авч хийхгүй штэ. Ингээд чаддаг хүн хийхгүй шүү дээ. Тэрийг чинь заавал олон жил барьсан бүх юунаас бүхийн гэргийн за энэ хүний хийсэн зодог шуудыг өмсвөл илүү цолон дүрдэг гэдэг бүр ийм бэлэгдлүүд хүртэл байж байгаа жишээтэй. Энэ утгаар бол Монгол наадмын энэ дотор байж бол өөрөө гар урлалын хүртэл язгуур үеийг хадгалдаг байх жишээтэй. За уламжлалт мэдлэг байна. Баяр ёслол яг 93 наадам юм шиг боловч идэж уухаас өсвөл одоо жишээлбэл хуушуур байна. Гэтэ манай монголчууд ч бууз хуушуурыг одоо гаднаас орж ирсэн хятад метод те гэж ойлгоод байдаг боловч хуушуур гэдэг чинь яг эртхэн үед манай судлаач мөнх хоёргоо одоо энийг айгуу сайн судалсан докторийн зэрэг хамгаалсан хүн л те доктор авахтай яг энэ дээр та наадмаар судалгаасан. Тэр хүний судалгааг уншиж хахад би одоо яг тэр хуушуурыг л ярьчих. Юу гэж утсан гэхээр хуушуур бол яг монголчуудын одоо уламжлалт биш язгуурын юм хоол хүнс байсан. Эрт үедээ хуушуур хийж ижижсэн тухай тэмдэглэл түүхэн тэмдэглэлүүд бий. Түүхэн явцдаа монголчууд энийг мартаад ингээд хилээр гараа явчлаа шүү дээ. Өөр ард түмэн энийг хийж иддэг гэж буцаж монголчуудын соёлд орж ирсэн. Энэ бол яг соёлын өөрчлөлт тусалтаас болж яасан болохоос хуушуур бууз бол яг монголчуудын язгуур уламжлалт хоол хүнс мөн гэдэг ингэж нотолсон байдیں۔ Түүхэн сурвалжаар. Гих мэтчлэн олон янзын юмнууд хоол ундаараач тэр идэ цагаагаараач тэр наадам гэдэг бол монголчууд яг язгуур юм өв юм аа л гэж ойлгох хэрэгтэй. За баярлалаа. За ирхэн хүнд үзэгчтэй манай Frame подкастын цахим сургууль төрийн бус байгууллагатай хамтарч хийж байгаа Монгол өв соёлын ээлжид контент наадмын тухай дугаар маань энэ төрөйд өндөрлж байна. За судлаач Гэрэл Мада баярлалаа. Маш сонирхолтой байлаа. Анзаараагүй олон юм анзаарлаа, мэдэж аваагүй олон юм мэдэж авлаа. За манай хөтөчнөр хэрвээ үзчихвэл бас ялангуяа бид нар бол наадмын аялал авахгүй байна гэж юу нь бол байдаггүй. За бүр болио сумын наадам дээр таардаг те. Тэгэхэд одоо бид нар бас жуулчдаа тайлбарлах ялангуяа мэргэжлийн хүний одоо судалгааны өнцгөөс хараад за цол дуудлага гэдэг маань энийг хэлдэг юм байна. За бүхийн цол гэж энийг хэлдэг юм байна. Засуулна гэж одоо энийг хэлдэг юм байна гэд бас энэ та бүхний цаашдаа тайлбараа хүргэхэд хэрэг болох болов гэж одоо нэлээд олзуурах гэж энэ дугаарыг бас хүлээж авлаа хийж байгаа гэдэг та бүхэн ойлгоорой. За ингээд Гэрэл Мада баярлалаа. Баярлалаа. За ингээд дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцгаая.